намайг над чих хүүхдүүдийн хүмүүс хэрсүү бодолтой хийгчүүн яриатай буцаан гэж хэлэх нь болоо. Уг нь би өөрөө хүснэндээ ингэж бодож тэгж хэлж яриад байдаг юм биш л дээ. Аавгүй байхын жаргал завланг жаргалж хийжтэй. Аавгүй хүний аргадж туулдаг хорвоотой. Арбаатхнаас алтхан би хархан ухаан минь тэмцэлцээр байгаад тийм болчихсон гэхүү дээ. Хаяа авигаа зүтлээд шүн сэрчгээд орондоо уйлж байхдаа нөгөө өрөөнд бас уйлж байгаа ээжигээ сонсоод бид хоёр бие биедээ мэддэхгүй гэж хичээсээр үүр цайлгадаг да. Аавгүй байгаад дээрлэх хүн тэмдүү болон өөлүүлэх зүйлж өчнөө. Гэхдээ би чинь айлын том хүн, аавынхаа орийг залгах эр хүн, дүүнэрийнхаа зөрөгтэй ах нь ээжигээ тулах ганцхан тулгуурна штэ гэж бодохоор л шүдээ зугаад нулимсаа арчаад зүтгээд л баймар санагддаг. Найзууд маань том болоод тийм хүн болно. Эмч, багш, сансрын нисгэгч болно гэж ярьцгаадаг. Харин надад мөрөөдөл гэж байдаг юм уу? Өөцгөндүүдээ өнөө маргааш үе төрөх ээжтэй дэм болж өнөөдрийг өнгөрөөж нөгөөдрийг ухтжал байвал миний мөрөөдөл биелж байгаа нь тэр. Хаяа дүүтэйгээ ч юм уу ээжтэйгээ сэтгэлээ онгоотл ярилцмаар байдаг ч. Одоохондоо дүүнер маань балчир болохоор энэ бүхнийг ойлгохгүй. Бас ээжигээ зовоочихвээ гэсэндээ аман дээр гарч ирсэн үгээ зэлгээд инээмсгэлдэг дээ. Ахадсан амьдрал тайдаа аавыгаа зүхэж орхиод явчихсанд нь гомдох үе өчнөө байдагч. Би л хичээхгүй бол манайх гэдэг айл том жижиг нийлсэн 4 ам хөдлөхгүй. Гэрн хүйтэн галан модгүй болж нэг ёсондоо сүрлээ л гэсэн үг. Аавын эзгүйд хүн аав гэж ярьдаг үстэй. Аав чинь хайцсан юм бэ гэж юу? Аав нь байхаар барахгүй ойрхон байгаа. Гэхдээ уулцыгээд уулзах аргагүй. Хүрээд ирээж гэхээр ирж чадахгүй тийм газарт шаналж суугаа. Хэрв тэр гайт өдөр миний аав ганцхан хором уураа төвчж чадсан бол өдөрт би сургууль дээрээ байх байлаа. Хэрв тэр өдөр тэр ах нэгхэн хараалын үг хэлээгүй бол ээж минь шин болгон уйлж хонохгүй байлаа. Томчууд минь дээ намайг хэрсүү хийгчүүн буцаан гэж ёчлох яахав. Заримдаа та нар 10-аадахын настай надаас битгээл амьтдаас 7 дээр авир гаргадаг штэ. Нэгхэн хором төвчээл сурч бол хийсэн хэрэг гаргасан үйлдэл чинь үйлэн лаг. Үр хүүхэд чинь хань ижил ах дүү аав ээж чинь эдэлж амьдаараа хатаж суухгүй штэ. Нэгхэн хором ердөө нэгхэн л хором.